нь бол тэгээд манай бурхны шишинтийн төв гандан дэвшлийн хэд маань бол яг уламжил ёсороо шинэ 1-ээс 15-ны хооронд их хөрөөл гэж хурдаг. Тэгээд одоо энэ 15 хоног маань бол үндсэндээ бол бурхан багш одоо тэрцүүдийг дарсан 15 хоног гэж үздэг шүү дээ. Тэрцүүдийг дарсан мөн одоо номын хүрдэг эргүүлсэн 15 хоног. Энэ үед одоо хийсэн буюу маань одоо аривчна гэж үзээд одоо энэ хугацаанд төмсөд зас номоо хэд гэдэг юм боломжтой. Тэгэхээр суг нь одоо заавал одоо 15 дотроо хийлгэнэ гэсэн тийм дүрэн бол байхгүй л дээ. Ер нь бол нөгөө бурхан багш энэ хугацаанд 15 хоногт одоо номын хүрдэг эргүүлсэн тэрцүүдийг дарсан 15 хоног учраас хийсэн буюу маань одоо аривчна гэж үзээд тэгээ заслам хийлгдэг юм боломжтой л да. Гэхдээ ерөнхийдөө бол дээдс багш нар болон манай зарим нэг зурхаач нар бол бас сайн жил гарна гэж одоо бас үзэж байгаа л да. 15 дотор хийсэн буюу маань одоо аривчна гэж одоо үзэж байгаа шүү дээ. Энэ бурхан багш чиний 1-ээс 15-ны хооронд одоо тэрцүүдийг дарсан. Тэгээд мөн номын хүрдэг эргүүлсэн юм 15 ийм одоо чухал нүүрчин байгаа. Мөн одоо шиний 14-нд бол одоо манай өндөр гигant зан уулзар буюу анхдухаар богд маань жан шалсан өдөр шүү дээ. Бээжингийн шар сүмд. Тэгээд яг тэр одоо 14-ний бас давхар ерөөл гэж бас сурдаг. Тэгээд та бүхэн шиний 14-нд 15-да болж өгвөл амжуул тэгээд бүгдээрээ тэг хор номдоо хурж сайхан даган баясараа гэж үсэе да. Ер нь бол сайн сайхан байх хүний бол сэтгэлийн асуудал та. Тэгээд энэ бурхан шүтээ маань олон жил шүтэгдээд бас хүний хувь заяатай холбогдсон. Бурхад гэж өөр ертөнцийг өдөршүүлээд байгаа шүү дээ энэ төрлөөс гадна. Тэгээ хүн ерөөсөө сэтгэлээ ариун байлгаас сэтгэлээ сайхан гэгэн байхад бүх муу жил гэж байхгүй муу өдөр гэж байхгүй. Тэгээ сэтгэлээрээ сайхан босдоо өглөөгөө буян үлдээд сэтгэлийн өглөгтэй хахад бүх юм сайхан болно да. Миний бодлоор сая цагаан сараар харж байхад монголчууд ер нь их бил бэнчинтэй болжээ. Энэ унаа тэргүүд бүр багтаж шингэх байтал их баяцсан байна. Бид нар одоо жоохон амны бэлгээр сайн сайхан дивжиж өдөлж гинэ гэж ярих хэрэгтэй байна. Тийм үү дандаа л болохгүй бүтэхгүй гэж Монгол хүн амны бэлгээрээ шүү дээ. Тэгэхээр ер нь бол одоо морь жилдээ хүн болгон л ер нь бас морио ирэх юм бэлдэг Монголынхаа төрийн сүлдэнд хүртэл залтсан жил байна. Тийм учраас сайхан ир хүн болгон их амартай гэр болгон аз жаргалтай байгаад байгаа тэгэл Монгол хаяндаа болох байлгүй. Тэгээ ер нь бол үндэсний шинжил буюу манай их хаадууд маань цагаан сараа буюу хаврын баярыг тэмдэглээд дэлхийд даяараа тэмдэглэдэг болчлаа шүү дээ. Зөвхөн Аз тэр чигээрээ. Тэгээд хамгийн гол хүсэж байгаа маань бүгдөө л өвчин зовлон өөрч иргүй илбэг дэлбэг инх хамгаалан байхын өөр одоо хүсэл юу байх вэ? Морин жил нь Монголын ард түмэн илгээрээ инх түмэн олдноор амгалан байх гэд сайхан жил гарлаа л гэж бодож байна. Ингээд олон түмэн амгалан байхад бол энэ дэлхий бас амгалан байх те. Их дэлхий минь амар амгалан сайхан байгаасаа л гэж өрөөдөө Монголын ард түмэн. Ер нь буян ном хийх гэж байгаа хүмүүс чинь бүгдөө л бас нэг тодорхой хэмжээний цаг хугацаа бас шаардсан ш. Тэгжээж буянаа хураана гэж боддог. Тийм учраас өнөөдрийн хувьд бол сайхан дүлгөөхөн байна да хүн. Хүн өөрөө дотоод сэтгэлдээ юу гэж бодсон бэ? Тэрийгэ болгоож байгаа болохоор хүн болгоны хэлэх үг, ярих яриа, залбирах юу бүгд өөр байна тийм. Хүн болгон өөр гэсэн дотоод ертөнцтэй юм чинь тэр ертөнцөөрөө л ойлгох байх гэж бодож байна да. Одоо энэ гал морин жилдээ бүгдээрээс илгээрээ инх амгалан төрлөөрөө төвш амгалан ажил үйлснэ бүтэмжтэй. Тэгээ бүгдээрээ сайхан байцгаараа л гэж өрөө. Ард түмний амьдрал одоо ер нь л гэцөөхөл байгаа штэ. Тий. Ер нь л жигээрэл ер нь л бол тийм байгаа штэ. Тэгээ одоо ер нь жилийн жилд юуг л дээштүүлэл явах цэцгаах л байлгүй тийм. Талдаанан дээр хоцорцгаа тийм ээ. Төр засаг маш сайн анхаарч өгөх хэрэгтэй шүү дээ одоо. Жишээлбэл түмний амьдралыг чинь. Биний хувьд л ер нь төр засагаас маш их дэмжлэг тусалсан хэрэгтэй зөндөө л хүмүүс байгаа. Боломж олцоогүй хүмүүс зөндөө байгаа шүү. Тэр мөрөн дээр маш сайн анхаарч ажиллах хэрэгтэй байгаа даа. Миний бодол бол тийм л. Энэ жил бол одоо гал морин жил гарч байгаа. Гал морин жил бол монголчууд одоо аз хэвээр хайр ивэлийг хүртэх төв сайхан жил гэж бэлгшээж байгаа. Эзэн Чингис хааны төрсөн жил морин жил. Тэгээ одоо цагаан морин жил гэж бид нар тэр 90 онд чи юу боллоо ч. Одоо энэ зөв тал руугаа орох болов гэж бодоод. Энэ буруу муухай юмнуудыг одоо засах болов гэж. Энэ ард түмэн ч ер нь тиймэрхүү бодолтой байна шүү. Бид бол ерөөсөө одоо ингээд энэ их үндсэн хуулиар баталгаажсан одоо тэр маш их баялагтай Монгол улс шүү дээ. Тэгээд энэ их цөөхөн хүнтэй манайх ч одоо 3 сая гаруй хүнтэй. Энэ олон хүнийг одоо тэжээгээр авах бол бүрэн боломж байна шүү дээ. Тэгээ энэ одоо манай дарга нарын одоо явуулж байгаа үйл ажиллагаа
гадаадын улсуудтай хуйлдаад ингээ буруу юм ийгээд тэгээд ард түмний чинь бас харахгүй те мэдхгүй яваад байсан байхгүй. Тэгээд одоо энийг мэдрээд байх шиг байна. Энд тэнд уулзахад л тэгэл хүн болгол дэр тэгэл зөв тийш нь оруулаад гэдэг яриад. Одоо энэ дээр байгаа улсууд бол энэ суудал үнцэгдсэн юм шиг үү гэж бодоод байгаа шин. Тэгээд тэр чинь нэгэн ч гэсэн хүлээж зөвшөөрөх хүн олдохгүй шүү дээ. Эдгээр чи одоо ерөөсөө дандаа буруу худлаа юм яриад байсан гэдэг. Тэгээд сайхан залуучууд одоо дөрөн байна. Олон гадаадад янз янзын боловсралтай байгаа улсууд байна. Ер нь Монгол бол өөрсдөө манай ард түмний хордно гэж яваад байдаг байсан шүү дээ. Тийм хийх юм бол одоо энэ чинь ард түмнээс уруу юм гарна гэж байхгүй шүү дээ. Тэгээд тэгж л бодож яах нь. Тэгээ ер нь бэлгшээгээд энэ гал морин жил бол ямар ч байсан Монголд бол зөв юм ил авч өгөндөөл гэж дотроо бэлгшээж явах нь. Заслаа хийлгэх гээд. Тэгээ энэ жил миний ивэл жил гарч байгаа. Тэгээ заслан номоо ирснийх нэг сайхан төв гандангараа ороод заслан номоо хийлгчээд явдаг юм уу гээл. Тэгээ 15 дотроо хийлгэнэ. Тэр нь ямар учиртай байдгийг ер нь. Ер нь ихэнхдээ л ер нь 15 дотроо заслаа хийлгэх юм бол ер нь альва ер нь ажил үйлс амьдрал авах үед нь ер нь их тустай ялангуяа сар хуучраагүй л гэж үздэг юм байлээ. 15-наас хойшоо болонгууд нөгөө нэг сар хуучрна гэдэл тэгжил бэлгшээдэг юм шиг байлээ. Анханаас л ер нь тэгжил бэлэгдэж ирсэлтэй. Тэгэд энэ жил бол ер нь миний бодлоор энэ аяг сайхан жил болох ахах гэж л бодогдож байгаа. Ер нь бэлгшээгээл л байж байгаа ер нь. Миний хувьд их сайн одоо дүүгэнээ ирсэн чинь дүүнэр маань ингэдэг жилд бол ер нь одоо нөгөө орж байгаа хүмүүс маань тэгээд идэ будааныхаа хувьд бол ер нь сүр сар хийгээл дуустдаг. Энэ жил ер нь юм маань илүү гараад ихлэ юутэй л гэхээр би тэгжсэн. Энэ жилийн бэлэгдэл охоо хэдүүлээ ер нь энэ жилдээ их өнгөтэй өөдтэй гаргасааж их гоё юу байх нь баян дэлбэгл байх нь дээ л гэж бодсон байхгүй. Бэлэгшээс ер нь тий. Төр засгийн хувьд бол жоохон ард түмнээ ер нь харж хандахгүй л болвол ер нь нэлээд л ер нь гисүүжэн л гэж бодож байгаа. Ер нь бидэнд бол бас энгийн бидэнд бол мэдрэгжил байгаа л да. Ажил төрөл ер нь дээд талдаа бол би мэдэрч байгаа нэг юусэн мэдэхгүй байгаа. Жоохон ер нь дэмжлэг дэм болгож бас манайх шин ер нь юу сайндаа л ер нь алтан дээр суусан энэ гэж байгаа л хүмүүс шин тэгдэг өстэй. Тэр баялгаа үед ер нь яг өндөл хүртэх ер нь их муу байна гэж бодож байгаа. Нах бол баялгаа ард түмдээ хүртээгээд яг хүн хувь хүнд нь хүртээчих юм бол ер нь өлхөөн ер нь гарчих баялагтай л ард түмэн гэдэг штэ ард түмэндээ бол тийм лээ. Ард түмэндээ бол одоо энэ морин жилдээ ер нь л манай ард түмний хувьд бол ер нь их сайхан жил болох байхаа л гэж бодож байна. Тэгээд нийт Монголын ард түмэндээ тэгээд энэ жилдээ ер нь өнгөлөг аз ивэлтэй аз жаргалтай байсгаахаа л гэж бодож байна. Тэгээд ард түмэндээ хамгийн сайхан эрүүл инх хамгийн гол нь эрүүл инх сайн бүхэн ил хүсэн өрөө хийх гэж хэлээ да. Дайжгүй шүү дээ. Энэ Бацаагаан дуган дотроо нэлээд олон юу гаргацсан байна. Ламнараа хүртэл тусна гаргаад нөгөө каснасаа тустаа гаргаад бичээд хурдан шуурхаал байна. Өвөг дээдсээс дээр үесэл шинэ 15-нда багтаа заслан номоо хийвэл тэр жилдээ барцад цаадгүй сайхан байдаг гэдэг болохоор нь тэгэл багтаад хийчих юмсан гээл тэгэл заслан номоо илгээвж байна. Сайхан гандын идэрээ ороод жанараасыг бурхандаа мөргөөд өвгөн буур багш нараас айдас аваад утлаг аршин аваад явж байна. Бүгдээрээ л эрүүл энх байгаасаа тий ажил үйлс нь өргөж бүтэмжтэй байгаасаа тэгээ бодсон цаанасаа үйл нь үргэлж бүтэж яваасаа л бүгдээрээ л тийм юм хүсэж яаж байгаа. Ер нь угаасаа цагаан сар чинь бидний шинжин шүү дээ. Тэгээ цагаан сараараа л хамгийн сайхан бүх юм хүсдэг. Чинь гал морин жилээ чи хүн болго айгүйх биелэгдэж шүү дээ. Бэлэг дэмбэрэлтэй их сайхан жил гарч байгаа. Морин хурдтай тийм хямртай жил гээд 60 жилдээ ганц тохиож байгаа гээд. Тэр бэлэгдлээ одоо би бас морин жилдээс та морин хямртай авах гэж бодоод байгаа шүү дээ. Ер нь монголчууд. Бүгдэнд нь тий сар шинийн мэд хүргэе. Шиний 15-нда багтаа сайхан заслан номоо хийлгээ те. Барсацаад нь арилаад сайхан энэ жилдээ бодос хансан ажил үйл нь бүтээд тэгээд эрүүл их байхыг хүсье да.